1995 онд төр засгийн хилмигдүүлэлт хийснээр хядлах хийснээр бүлийн зөвшөөрч уучлалтгүйж энэ өдрийг санаж дурсахаар болсон нь бол бас их зөв зүйтэй асуудал байсан. Ямар улсуудыг барьж авч цаазаар авч хороож хилмигдүүлж исэн бэ гэвэл хамгийн сэхэтэлэг, хамгийн их чигч, зарчимч, хатуу байр суурьтай үнэн шудраг хүмүүсээс авч хилмигдүүлж исэн. Маш олон лам хуургуудыг хөнөөсөн байдаг. Түүнээс гадна уряд зон олныг маш ихээр хилмигдүүлсэн байдаг. Тухайн үеийн хүн амынхаа бараг 10% нь хилмигдүүлж хятсан. Зарим түүх судлаачид үе олноор хөнөөсөн их хядлаг болсон гэж үздэг. Манайтай адил иймэрхүү хилмигдүүлэлт аллаг болсон улс оронд бол их аллаг, их хядлаг гэж нэрлэдэг. Жишээлбэл Солонгос улс. Монголчууд ч гэсэн их хядлаг болсон, их аллаг болсон гэдгийг нэр томьёоноос авах зэгцэлж дараагийнхаа үедээ маш сайн ойлгох ёстой. Хилмигдүүлэлт нь өөрөө цаг хугацааг сонгодоггүй. Ямар ч цаг үед дахиж явагдахад бэлэн байж идэг. Тэр чинь цаг зэгчсэн үг үзэл бодлоо илэрхийлдэг, чигч, шүүмжлэлтэй хандаг. Ийм хүмүүсийг орчин үеийн аргаар хилмигдүүлэх явдал бол орчсоор л байгаа. Зүгээр нэг хэдэн хүнийг хилмигдүүлээд цааслаад өнгөрсөн биш. Түүний үр удам маш олон жилийн туршид сургууль соёлгүй, ажил хөдөлмөргүй ийм байдалтайгаар явж ирсэн. Өв олноор төдийгүй бүр үр удамаар хилмигдүүлсэн байна. Хамгийн харамсалтай нь хин нэгэнд орж идэг хүн биш. Монголын төр өөрөө гадны даалгавраар өөрсдийнхөө иргэдийг хятсан, алсан явдал байгаа. Тэгэхээр Монголын төр өөрөө хариуцлага хүлээх ёстой. Монголын төр өөрөө хилмигдүүлж хороосон, алсан хүмүүсийн гэр бүл хойж үйд нь нөхөн төлбөрийн нэг ч үнийг огтдуулахгүйгээр өгөх ёстой.